За баярлалаа. За ажлын хэсэгтээ эхлээд нэгдсэн ойлголтод ороод орж ирмээр юм шүү дээ. Бас яг хоо жоо асуудал яг хоо тойроод байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байна л да. Би даасан хууль байхын онцлог юу вэ гэдэг шалтгаан юу вэ гэдгийг л одоо ажлын хэсгээс гişүүд асуугаад байна л да. Тэгэхээр яг тодорхой кейс дээр өнөөдөр одоо сургуулийн орчны эрүүл мэндийн асуудал, нормын одоо асуудал дээр яг ийм асуудлыг зохицуулж чадахгүй байгаа учраас одоо байгаа хуулиуд нь ийм дутуу байгаа учраас нэмэлтээр ийм хууль орж иж байна гэдэг талаас нь нэг тодорхой кейс дээр нэг тайлбарлаж одоо ойлгуулмаар юм уу. Ерөнхий яг санааг нь бол ойлгол одоо байна. Тэгэхээр үнэхээр асуудал шийдэж байгаа бол хэдэн ч удаа хууль хийж болно. За энэ давхардж байгаа, давхардахгүй байгаа, дахиад ижил агуулгатай байна гэдэг бол яг нэг асуудал. Үнэхээр тодорхой асуудлууд шийдэж чадж байгаа бол бас болж байна гэсэн ийм саналтай бас байна. Тэгэхээр энэ хүүхдийн орчин эрүүл мэндийн асуудалтай холбогдолтой асуудал дээр бол хоол хүнстэй холбогдолтой асуудлыг тусдаа хуулиар зохицуулсан гэдэг ингээд тайлбар өгч байгаа шиг байна. Яг миний хувьд бол энэ дархлаажуулалт, идэвхтэй хөдөлгөөн, за энэ тодорхой урьдчилан сэргийлэх энэ гэдэг энэ агуулгуудыг бас илүү сайн дэмжсэн ийм чиглэл рүү бас хуулийн агуулгууд бас байгаасаа энэ чиглийн юмнууд ямар байна гэдгийг би бас тодруулж асуумаар байгаа юм. Ялангуяа хүүхдийн сүү хөтөлбөр энтергээд бас тодорхой дархлаажуулалтын гол суур одоо зохицуултуудыг бусад улсууд энэ төр хийсэн. Тэрнтэй адилхан энэ зохицуултыг энэ хууль дээр одоо оруулах, хяналт хийх асуудлууд байна уу? Энэ 15 дээр дархлаажуулалтын хяналттай холбогдолтой товчхон хэсэг орсон байх шиг байна. За мөн дээрэс нь эрүүл одоо чирэг шинэ үеийг бий болгохын тулд бол үндсэндээ дасгал хөдөлгөөн, идэвхтэй эрүүл одоо идэвхтэй байх мах гэдэг бас асуудлыг бол хүндхэн зөв бахаа гэж бодож байгаа. Гэхдээ энийг бол хөгжлийн хууль болон бусад хууль руу гол оруулах юм шиг байна л да. За тэгэхээр энэ хүнсний асуудал, идэвхтэй дасгал хөдөлгөөний асуудал болон энэ бусад зүйлүүдтэй яаж уялдаж ажиллах вэ? Энийг одоо төдийлөн сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа энэ дутагдлыг энэ хууль батлагдсанаараа бас одоо сайжруулах дэмжих энэ бололцоо энэ төр нөхцлүүд байна уу гэдгийг асууя. За бусдаар нүжил сургалт үйлдвэрлэлийн төв, дотуур байр, сургуулийн өмнөх боловсрол, коллеж гээд бусад одоо бас ерөнхий боловсролын сургуулиас бусад хэсгүүд дээр бас яаж зохицуултууд нь орох вэ? Эцэг их болон одоо аж ахуй нэгжүүдийн тодорхой одоо энэ оролцоог бас хангасан төсвийн тодорхой асуудлууд орж ирэх юм байна. Энэ дээр нэмэлт юм зохицуултууд энэ төр байх уу гэдэг иймэрхүү тодорхой асуултуудыг бол асууя. Тэг яг тийм бодиттой жишээн дээр бас энэ хууль байх ёстой маа гэдгийг нэг судалгаан дээр тайлбарласан юм байвал бас их зөв болов гэж бодож байна. Хэрэгтэй. За хариулт мөн сайхан гişүү. Яг нэмээд хариулж ирсэн. Би нэг бодиттой амьдрал дээр нэг ганц жишээн дээр нэг тайлбар хэлье. Одоо энэ сум орон нутгийн сургуулиуд одоо дотор нойлгүй сургуулиуд зөндөө гадаа нойлтой. Тэгээ энэ дээр өчнөө хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа. Дотор нойлтой болгоод өчнөө тэр юм төгрөг зарцуулж байгаа. Энэ жил ажиллал тэгээ тэр нь байхгүй. Дараа жил нь байхгүй. Энэ олон тэр юм төгрөгийн хөрөнгө оруулалт байхгүй. Тэгвэл энэний тогтмол үйл ажиллагааг хариуцж байгаа хэн хариуцлага хүлээж байгаа? Сургуулийн захирал удирдлага хариуцлага хүлээж байгаа юм. Хүлээхгүй. Сумын орон нутгийн захиргаа хариуцлага хүлээж байгаа зүйл байна уу? Байхгүй. Аймгийнх байна уу? Байхгүй. Гэтэл энэ хүүхдүүд гадаа нойлд бийдснэ гэдэг чинь энэ хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчин сурч боловсрох асар том эрхийг зөрчиж байгаа байхгүй. Энээс үүдэлтэй маш их өвчнөө ихтэл уурхаа болж байгаа. Тэгээд дээрэс нь өчнөө тэр өмнө хөрөнгө оруулалт дээр энэ асуудлыг шийдэд байдаг. Гэтэл энийг хариуцж байгаа хариуцлага хүлээж байгаа хүн байхгүй л байгаа. Гэх мэтлэн маш олон зүйлүүд энэ дээр байгаа. Ямар нэгэн хуулиудтай тийм айхтар давхцаад зөрчилдөд байсан зүйл огтосоо байхгүй. Одоо өнөөдөр та нарын вакцинжуулалт гэл ингээд яриад байгаа. Томоогийн үед яагаад ингэж их дэгдэлт байдгийг сургуулийн орчинд энэ вакцинжуулалтын асуудал сайн хийгддэггүй шүү дээ. Энэ томоогийн эсрэг арга хэмжээндэр боловсролын яам энэ сургуулиуд идэвхтэй оролцдоггүй байхгүй. Оролцоод хамтраад ажиллах юм бол бид нар энэ томог ийм өндөр түвшинд хүрэхгүйгээр бид нар даван туулах боломжтой. Эдрийг заавал оролцох ёстой. Та нар энэ дээр оролцохгүй бол ямар нэгэн хариуцлага байх ёстой гэдэг зүйлийг бид нар ярьж иж бид нар амжилтанд хүрэх байхгүй. Өнөөдөр худлаа тэр нэг хамтарсан тушаал гаргаад
тэр орчин нөхцөлийг бүрдүүлэх юу хамтарсан урдсан сэргийлэх үйлчлэг тушаал гараад дараагийн сайд нэрэл байхгүй. Хамтын ажиллагаа байхгүй. Тэрнээс бол чин охирж байгаа. Хүүхэд залуучууд охирж байна. Нийгэмд асар их сөрөг нөлөөлөл авчирж байна. Санхүү эдийн засгийн хувьд ч маш их сэргийлж болох зүйлээ сэргийлж чадахгүй юм л байгаад байгаа. За тэгээд энэний эсрэг одоо энийг бас болж байгаа болохгүй байгаа зүйл их яриад байгаа энэ боловсролын яамны төлөөллүүдийг би миний хувьд бол их гайхаж байна. Өөрсдийнх нь ажлыг хөнгөвчлөөд өөрсдийнх нь ажлыг сайжруулъя гэдэг энэ хуулийг санаачлаад ярихаар болохгүй гэдэг энэ зүйлийг яриад байгаа. Энэний цаана бол том хариуцлагын асуудал яригдж байгаа учраас ийм байр суурьтай байгаад байгаа гэж миний хувьд харж байгаа. Түүнээс боловсролын яамд санал аваагүй биш. Энэ зөвхөн ганц сар яригдж байгаа хууль биш. Жил давнан яригдж байгаа. Би эрүүл мэндийн сайд байхдаа энэ хуулийн асуудлыг ярьсан. Сургууль зүйрлсэн эрт илрүүлгүүдийг хүүхдүүд яг чиглэсэн илрүүлүүд хийсэн. Маш сайн өндөр үр дүнтэй байсан. Өнөөдөр байхгүй шүү дээ. 6 насны эрт илрүүлэг үзүүлэг байхгүй. Хэн хариуцлага хүлээж байгаа энэ дээр? Боловсролын яамнаас энийг байхгүйсэн баярлж байгаа байхгүй. Гэтэл хэдэн мянган хүүхдийг хүнд өвчлөлөөр сэргийлэхээс нь бид нар сэргийлж болоод байгаа байхгүй. Энд яагаад баярлаад байгаа? Тэдний ажил нь бага байна шүү дээ. Ажил нь багасчлаа. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байна. Бид нар өнөөдөр энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр урагшлахгүй шүү дээ. Тэгэхээр одоо жоохон улс орноо бодсон, ирээдүйн хүүхэд залуучуудаа бодсон, ялангуяа иймэрхүү юм дээр хувийнхаа эрх ашиг, хувийнхаа сонирхлыг бодсон биш. Эрүүл ирээдүй таны хүүхдэд хамаатай хууль ярьж байгаа байхгүй юу? За гаавлаг гишүүн тодруулж асуух уу? Хариулт авсангүй. За микрофон дээр эндэр дээр. За Нарансух судлаач бас хуулийн үндэслэл судалгаанаас бас мэдээлэл өгье. За 2024 онд хийсэн хүүхдийн орчны эрүүл мэндийн төрөвчсөн үнэлгээ судалгаан дээр за хууль эрх зүй бодлогын судалгааны хэсгээр боловсролын тухай хуулийн одоо үндсэн зарчим боловсролын тухай хуулийн 5-1-5-д одоо боловсролын байгууллагын хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно. За бага дунд боловсролын тухай хуулийн 4.1.14 дээр эрүүл ахуйн зохих шатны мэдлэг чадвар эзэмшүүлэх за суур боловсролын агуулга 5.1.2 дээр эрүүл чирэг болгон төлөвшүүлэх за гэх мэтлэн боловсролын тухай хуулиуд дээр хүүхдийн одоо эрүүл аюулгүй байдлын талаар заасан зохицуултууд цөөнгүй байна. За мөн 19 үндэсний стандарт сургуулийн болон цэцэрлэгийн одоо барилгын норм дүрмүүд байгаа боловч яг энэний хэрэгжилтийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр түрүүн бас чимцэрэн судлаач ярьж ирсэн энийг зохицуулсан юм зохицуулт бол байхгүй байна гэдэг нь бол судалгаагаар гарч ирсэн. Ер нь бол олон хуулинд хүүхдийн одоо эрүүл аюулгүй орчинд сургах, өсгөх гэсэн ийм заалтууд байгаа боловч энийгээ зангидсан зохицуултууд байхгүй байна. За 24 онд хийсэн энэ эрүүл сургууль цогц үнэлгээний үр дүнгээс харахад энд бол сургуулийн аюулгүй байдал, хоол, хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчлэг, эрүүл мэндийн одоо ерөнхийдөө мэдлэг олгох хэмжлэн нийт одоо 817 оноотой за Америкийн CDC болон ЮНЕСКО-гийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтарч гаргасан цогц шалгуураар үнэлэхэд 17 нийслэлийн 17 сургууль 817 онооноос дундаж оноо авсан 417 оноо авсан. Ерөнхийдөө бусад улс орнуудад тавигддаг эрүүл аюулгүй сургуулийн одоо ийм шалгуур үзүүлэлт яг бодит байдал дээр бол манай нийслэлийн сургуулиуд бол одоо хангаж чадахгүй зөвхөн тал хувийн оноо авч байгаа нь энэ нөгөө боловсролын тухай хууль тогтоомжмдэр хичнээн хүүхдийн аюулгүй эрүүл орчин сурч боловсрох талаар заалт зохицуултууд одоо орсон боловч зангидсан ийм нэгдмэл зохицуулт бол байхгүй нь энэ асуудал мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль дээр эрүүл ахуйн тухай хууль дээр эрүүл мэндийн холбогдох хуулиуд дээр ерөнхийдөө эрүүл мэнд гэдэг нийтлэг одоо энэ агуулгаар ороод байгаа боловч хүн амын хамгийн эмзэг бүлэг болох энэ одоо хүүхдийн одоо аюулгүй эрүүл орчинд өсөж
төрнөх энэ одоо асуудлыг зохицуулсан юм зохицуулт тусгайлсан бие даасан хууль байх заашгүй хэрэгцээ шаардлагатай бол юм судалгаануудаар тогтогцоо. За. Эндрийн микрофоныг нэ. Товчхон хариулгууд цаг байгаа. За тэгэхээр судалгааны багийн судлаач гаан урлаана. За энэ дээр хууль зүйн талаас нь эрх зүйн талаас тэр нөгөө стандарттай холбоотой давхардал байна уугүй гэдэг дээр бол хариулт өгье гэж бодож байна. За одоогоор бол маш олон тооны стандарт байгаа боловч за тухайлбал боловсролын тухай хууль дээр бол стандарт батална гэдэг эрхийг сайдууд өгөөд орхицсон. За хангах одоо хэрэгжүүлэх механизм бол байхгүй байгаа. Тэгээ энэ хуулийн төсөл бол тухайн механизмыг бүрдүүлэхтэй холбоотой за урамшуулах болон хариуцлагажуулах тогтолцооны зохицуултууд бол бодитоор орж иж байгаа. За тодорхой нэг кейс гэдэг юм бол за сургуулийн орчинд хүүхэд нас барсантай холбоотойгоор одоогийн одоо шүүхийн практик хараад үзэх юм бол сургуулийн захирал дээр эрүүгийн эрэг үүсгээд явж байгаа. За болгоомжгүйгээр одоо хүний амнасанд хүрлээ гэдэг байдлаар шүүхийн шийдвэр хүртэл гарч чад байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр ч гэсэн бас захирлын болон сургуулийн эрх шиг хамгаалах шинжтэй. Тэгвэл одоо хамгийн гол концепц бол сурагчдынхаа эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах үүднээс болол урьдчилан сэргийлэх тэр хөшүүрэг болж байгаа зохицуултууд бол энэ дээр бол тусгагдчих гэж байгаа. За тэгээд дөрөвний нөгөө үеийнгийн дээрлэлтэй холбоотойгоор энэ хууль маань бол дэмжлэг болж орж ирнэ. За тухайн асуудлыг бол зохицуулсан үндсэн гол хууль нь бол хүүхд хамгааллын тухай хууль байгаа. Гэхдээ одоогоор бас хэрэгжилт нь хангалтгүй байгаа. Энэ хууль бол одоо сургуулийн орчноор дамжуулаад сурагчдын дээр сэтгэл зүй болон бусад асуудал дээр бол дэмжлэг үзүүлэх. За тэр дээрлэлт байна уугүй юу гэдэг асуудлыг бас одоо нөгөө сэтгэл зүйч болон тэр эрүүл мэндийн арга зүйчээрээ дамжуулаад бас илрүүлэх юм боломжууд бас байгаад байгаа. За манай улсын хэвдэх юм бол сургуулийн хамрагдалтын хөв маш өндөр байдаг учраас сургуулаар дамжуулаад за нөгөө эрүүл өндөр насалтай Монгол хүнийг ер нь бол цогцлооход хамгийн одоо гол тогтолцооны шинжтэй бодлого бол сургуулаар дамжиж явдаг юм байна гэдэг юм олон улсын одоо судалгаан дээр үндэслэж бол гарч ирж байгаамаа. За тэгээд эрүүл мэндийн асуудал дээр бол сургуулийн захирал болон сургууль дээр бол тухайн бүс нутгийн аймаг одоо дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд бол дэмжлэг үзүүлж оролцохоор байгаа. Тэгэхээр учиргүй бас захирлуудын багш нарын ачаал нэмэгдэх асуудал энэ дээр бол айхтар бол гарахааргүй байгаа. Аюулгүй байдлын асуудал дээр ч гэсэн тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд үндсэн чиг үргэхээ хүрээнд тухайн одоо аюулгүй байдалтай холбоотой бас одоо тусалцаа үзүүлэх үүргүүдийг оруулж өгч байгаа учраас бусад хуулийн уялдаа бол энэ дээр бол хангагдаж гарч ирж байгаамаа. За хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал бол сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль гээд бие даасан одоо эдгээр жилийн өмнө батлагдсан нэлээд бас өргөн хүрээний агуулга байгаа учраас тухайн хуулиар бол зохицуулагдаад явж байгаа. За дотор орны асуудал бас яригдаад байгаа. Тэгээд сургуулийн орчин гэдэг тодорхойлолтод маань өөрөө дотор ор маань бас адилхан ороо явж байгаа. Сургуулийн одоо боловсролын барилга гэдэг утгаараа. Тэгэхээр энэ дотор орж гэсэн энэ хуулийн дээр бол ороод явж байгаа гэд. За тэгээ боловсролын яамны бас саналаар энэ хууль маань бол уг нь эхэндээ бол боловсруулагтаа ерөнхий боловсролын сургуулиудад зориулагдсан хууль байсан боловч боловсролын яамны саналаар бол за бас одоо энэ нөгөө өвчлөл болон аюулгүй байдалтай холбоотой асуудал бол энэ мэрэгжлийн одоо үйлдвэрлэл эмсүүд гэж ярьдаг те. Энэ дээр бас нэлээд яригддаг учраас гээд хүрээ нь бол эмсүүд ч гэсэн орхоор ингэж тусгагдсан байгаа даа. За баярлалаа. За гамлаг гишүүн тодруулах болсон уу? За тодруулж асуух юм байна. Асуудлаа жоохон өргөн хүрээтэй хараад тэр дээрлэхтэй асуудал нь тэр гэдэгтэй адилхан дархлаажуулт тэр хоол хүнсний эрүүлэх хүүхдийн төсөв хөтөлбөр энэ төргээд эднээс нь хийж чадахгүй байгаа асуудлуудыг жоохон хөндөх дэмжих агуулгууд бас орж ирвэл гэсэн юм бас саналууд байна. Тиймэрхүү чиглэлээр та судалсан ажил хэрэгтээр ярилцсан зүйл байна уу? Хүүхдийн эрүүл мэндийн асуудал дээр бол одоо яг тэр нэг дугуулсан секцүүдийг хичээлүүлэх, идэвхтэй хөдөлгөөн одоо бий болгох, урьдчилан сэргийлэхтэй холбогдлолтой асуудлыг бол бас нэг бүрэн дүрэн шийдэж чадахгүй байгаа юм. Тэгэхээр нэгэнтэй л хүүхдүүдэд эрүүл байлгыг, аюулгүй орчинд байлгыг гэж байгаа ийм одоо асуудлууд байгаа учраас эдгээр асуудлуудыг бас дэмжих төрлийн ийм одоо агуулга заалтуудыг яаж одоо нэмж оруулж ирж болох вэ? Энэ дээр бас та судалсан зүйл байна уу гэдгийг дахиад нэг жоон тодорхойлж. За Мусагийн гишүүн харуулна. Энд дээр бол судалсан зүйлүүд байгаа. Бид нар яг та бүхний яриад байгаа энэ хуулиудтай бусад хуулиудтай давхцуулахгүй нэн шаардлагатай өнөөдөр хэрэгцээтэй байгаа энэ зүйл залтуудыг л давхардуулахгүйгээр оруулах гэдэг ийм
зарчим баримтлсан. Одоо жишээ нь дархлаажуулалтын асуудал ярьж байна. Дархлаажуулалтын тухай хуультай манайх. Тэгэхээр энэ хуулийн дээр юу гэдэг вэ гэхээр дархлаажуулалт хэн хамрагдах вэ? Яаж хамруулах вэ гэдэг ийм заалтууд байдаг. Дархлаажуулах талаас. Тэгвэл энэ заавал дархлаажуулах ёстой дархлаажуулалт нь тухайн сургуулийн хүүхдүүд хамрагдах ёстой хүүхдүүд хамрагдаагүй бол энэ дээр цаашдаа яаж хамруулдаг болох юм? Энийг бүрэн дүүрэн хамруулахгүй бол тухайн сургуулийн удирдлага эрүүл мэндийн багууд бас ямар хариуцлага хүлээх ёстой гэдэг энэ зүйлүүдийг л бид нэр оруулаад байгаа. Тэгээ таны саяны ярьсан зүйлүүд дээр нэмээд оруул. За баярлалаа. За болормаа гişүн асуулт асууна.